Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан оюутны холбоо 2017 оны тайлангийн хурлаа өнөөдөр Монголын үйл төрчний хэлний соёлын төвөргөнд зохион байгууллаа. Уг тайлангийн хуралд 21 аймаг 9 дүүрэг 330 сумын нийт 310 гаруй оюутнууд цугласан юм а. Мөн энэхүү хуралд Ардчилсан оюутны холбооны ерөнхийлөгч Лавгдорч, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Туван, Улсын хурлын гишүүн Болд, Улсын хурлын гишүүн Батсандан, Монгол Улсын ерөнхийлөгчийн хүний хөгжил нийгмийн бодлого хариуцсан зөвлөх Үүрийн Туяа, Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Үлзий баярын жаргал сайхнаар хүрэлцэн ирсэн юм а. Ардчилсан оюутны холбоо өнгөрсөн жилийн хугацаанд 8 бүлгийн үндсэн үйл ажиллагаануудыг хамгийн гол нь бид нар оюутан залуучуудын онцлогт нийцсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар зорьсон. Үүнд бид нар нэгд оюутан залуучуудын боловсролын асуудал, хоёр дахь нь хувь хүний хөгжлийн асуудал буюу тухайн залуучуудын төлөвшлийн асуудал төр бид нар нэлээд төлхөө анхаарч ажилласан байгаа. 2018 онд бидний зорих ажил маань нийт Монголын оюутан залуучуудыгаа бид нар мөн бас энэ сургалтаар, боловсролын асуудлаар хүм байхын тухай одоо хувь хүний хөгжлийн асуудал дээр нэлээд төлхөө анхаарч ажиллана. Мөн дээр нь нэмэх нь Монголын нийт оюутан залуучуудыг зорилттой байх үндсэн дээрээс нэг баг хамт олон болгох одоо нэгдсэн тэр бодлогыг хэрэгжүүлж ажиллана гэсэн юм төлөвлөгөөг одоогоор гаргасан байгаа. Өнгөрсөн 6 сарын хугацаанд хийсэн ажлаа тайлгнаж эх оны хийх ажлуудаа төлөвлөсөн чухал уулзалт болж байна. Яагаад тэр хувьсгалын 70, 80, 90% нь оюутан залуучууд байсан гэхээр тэр үед байсан оюутан залуучууд энэ дэлхийд байгаа нийгэмтэй хүний эрхийн төлөө үгээ хэлэх, хэвлэн нийтлэх, бусад оронд чөлөөтэй зорчих, сурч боловсрох эрхийнхээ төлөө тэмцэж энэхүү тэмцлийг авчирч ирсэн. Монгол орны 21 аймаг 330 сумдаас ирсэн оюутнууд оюутны холбооны үйл ажиллагааг аймаг сум бүртээ дамжуулан хамтран ажиллаж амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаагаа тайлгансан юм а. Ерөнхийдөө бол манай төв Ардчилсан оюутны холбооны бүх үйл ажиллагааг дэмжиж ажилладаг. Ерөнхийдөө бол Баяулгын аймагтаа бол манай Баяулгын аймаг Ардчилсан оюутны холбоо маш том төрийн бус байгууллага болж чадсан. Тэр тусмаа намын дэргэдэх хамгийн хүчтэй байгууллага манай Ардчилсан оюутны холбоо мөн гэдэгт би итгэлтэй байд юм аа. Оюутнуудын боловсрол, төлөвшил, багаар ажиллах чадварт нь эх онд илүү төлхөө ажиллахаар оюутны холбоо төлөвлөн ажиллаж байгаа юм байна.